Та бүхний амрыг ирье. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргье. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар 92,264 эрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн 7 хоногт 392 хэргийг шүүхэж шилжүүлэх саналтай прокурорын байгууллагт шилжүүллээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохиросон 10, бусдын бие талдаж хохирол учруулсан 128, хүний бэлгийн эрх чөлөө халтшгүй байдлын эсрэг 16, өмчлөх эрхийн эсрэг 155, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 9, хүрээлэн байгаа орчны эсрэг 11, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, бусад дүрэлт хамаарах 12 хэрэг байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг бид онцолж байна. Дорнод аймагт насан туршаагүй хүүхэд хөдөлмөрийн аюултай орчинд ажиллаж байхдаа амь насаа алдсан гэх хэргийг шалгаж шүүхэж шилжүүллээ. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт явган замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт хүүхэд нас барсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шалгалтаар тус үйлдвэр нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А122 дугаар тушаалаар баталсан хориглосон ажлын байрны жагсаалтад баталсан ажилд насан туршаагүй хүүхдийг туслах ажилтнаар авч ажилуулсан тогтоогдоод байна. Улмаар хүүхэд тус үйлдвэрт 100 рамгийн машин цэвэрлэх явцдаа амь насаа алдсан байж болцсошгүй үйлдэлийг тогтоогоод байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эх болон хүүхдээр аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлж хууль бус үйл ажиллагаа явуулсан компанийн удирд халбан тушаалтнуудын нийт нэр бүхий 5 иргэн эрүүгийн хуулийн 16-гийн 10, 16-гийн 11-р зүйл зааснаар эрүүгийн эрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг шүүхэж шилжүүлэх саналтай прокурорын байгууллагт шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагт зөрчлийн шинжтэй 145,363 гомдол мэдээлэл бүртгэгдэж 145,633 иргэний үйлдэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж нийт зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн эргийг ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газарт зөв бусаар бие авч явах 2883, танхаарах 150, хүний бие талдах 243, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 201, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 140,445, бусад 1711 зөрчил байна. Дээрх 145,633 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 222, тээврийн хэрэгцэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгцэл жолоодож давтан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх хассан 162, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 536 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол 144,712 иргэн хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ. Мөн хүүхдээ эрхийг зөрчсөн 63 иргэнд 18,429,998 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн 168 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хөрвүүлж 33 иргэнийг 4,305,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Иргэд та бүхнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсье.